Тэгэхээр штэ. Хэрвээ та эдэг Японд очоод хүссэн хүнтэйгээ уулзах боломжийг олгоё. Тэр хүнээ хэл гэвэл та эд ямар хүн хэлэх вэ? Та эдэд бодох хэсэг хугацаа өгье. За бүгдээрээ дотроо янз янзын хүмүүс бодсон байх. Тэгээд заримыг нь бас ямар хүн бодсныг мэдэж шүү те. Яаж явж байгаад ч гэмээр юмдаа мэдэхгүй. Надад тийм боломж олцсон бохгүй. Гэхдээ мэдээж тэр хүнтэй шууд ингээд ич хийдэм шиг уулзуулна гэсэн үг биш. Мэдээж тэр хүнд нь саналыг тавина. YouTube хийдэг ийм гар байгаа маа Монголоос ирсэн та энтэй ингээд уулзах боломжтой юу гэсэн саналыг тавина. Тэгээд тэр хүн зөвшөөрөх юм бол одоо надтай уулзаад ингээд богино хэмжээний ярилцлага хийх ч юм уу эсвэл миний видеонд орох ч юм уу те. Ийм боломж нэгтгэх гайхалтай ийм боломж надад олцсон бохгүй. Одоо яаж явж байгаад ч ийм боломж олддtiin те. Тэгээд би одоо өөрийнхөө ингээд топ чагсаалтыг гаргасан. Тэгээд ингээ эхнээсээ ингээ явж байгаа байхгүй. Одоо жишээ нь бол хамгийн ихэнд бид бүгдийн сайн мэдих Ghibli анime студийн одоо үүсгэн байгуулагч Hayao Miyazaki гэдэг хүн байна. Тэгээд намайг үнэхээр гайхшруулсан зүйл болсон л доо. Тэр хүнд одоо энэхүү саналыг тавьтал үнэхээр гайхалтайгаар хүлээн авч уулзах саналыг маань зөвшөөрөв л дээ. Угаасаа хаа байсан нэг газраас нэг зүгээр нэг рандом ютубер хөөртөж уулзъя. Тодорхойгүй ингээ юмэрэд гарчаа хинж уулзахгүй. Тэгээд дээрээс нөгөөсөө Hayao Miyazaki гэдэг хүн бол ер нь би гэлтгүү одоо ер нь том хэвлэлт одоо ерөөсөө ярилцлага өгдөггүй. Ер нь ингээд интернетэд барагч зураг мураг нь олигтой юм байдгүй. Ямар сошиал аккаунт юу ч байхгүйгээс зүгээр яг ингээд өөр ертөнцийн хүн байгаа байхгүй юу. За guys, гэхдээ энэ яах вэ? Биднэрт үнэхээр гайхалтай нэг зүйл тохиолдсон. Тэр нь болохоор One Piece гэдэг анимыг одоо бүгдээрээ мэднэ. Гол дүрийнх нь Luffy гэдэг дүр байдаг. Бүгдээрээ мэднэ. Luffy-д дуу оруулсан Mayumi Tanaka гэдэг нэг эмэгтэй байдаг. Энэ хүний хоолойг нь баг бүгдээрээ мэдчих ч гэсэн яг нэрийг нь мэдэхгүй байж магадгүй. Энэхүү хүнтэй уулзах саналыг тавиулсан. Тэгээд үнэхээр гайхалтай нь энэ хүн миний саналыг хүлэн аваагүй л дээ. Угаасаа амар нөгөө завгүй байгаа гэсэн тэгээд уусаа түрүүн хэлсэнчлэн хаа вэсний газараас нэг гар ирснээ уулзъя гэдээ харсаас тиймэрхүү штэ тий. Тэгээд энэ мэтчлээ ингээд санал тавиад явсан. За ямар ч байсан тухайн хүн нь одоо ажилтай ч гэдэм үү эсвэл уулзах угаасаа боломжгүй ч гэдэм үү эсвэл зүгээр аниулсан ч гэдэм үү тий. Ингээд ямар ч байсан маш олон одоо ингээд шүүлтүүрийг давж жагаад хэдүүлээ Японд руу очихдоо 3 тийм одоо халдартай хүнтэй уулзах боломжтой болсон байгаа. За ямар ч байсан ингээд хэдүүлээ Японд руу явцгаа. За Японд очоод товлсон хүмүүстэйгээ уулзахаас гадна бид нар зөндөө чөлөө цаг байсан болохоор бас өөр зүйлсийг хийхээр шийдсэн байгаа мэдээж. За ямар ч гэсэн буудлын руу ороод тэгээ жоохон гівтж байгаад эргээд гараад ирлээ. Одоо жоохон өлсөж байна. Аль өдөр юм мэдсэн. Тэрнээс юм мэдээгүй байж байгаад одоо юм мэдэх гэж байна. За манай энэ бол ер нь бол Токиогийн одоо бас жуулчд ихтэй ч гэсэн хүн багтай газар илээ. Тэгээд байгаа бас үйлчлэгээний газрууд жоохон бага. Тэгтээ яг байна. Одоо та хэд харуул хийзээ. Жишээ нь ийм нэг хоолны газар байна. Нилээнтэй чхүү дахиа будаатай мөн ч гэсэн боломжийн газар байсан. За тэгээ цаашаага ийм нэг том дэлгүүр байгаа маас. Энэ авийн одоо хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг нь баг энэ л болж таарч байна да. Тэгээ энэ хэсгээс гарчих юм бол ямар нэг юм байхгүй хөл хөдөлгөөн байхгүй. За энэ авьд нэг юм болж байгаад орно. За хоол захилна. Аяар үлдсэн наа чи 2 хоол идмэр санагдаж шүү дээ. Ямар ч ресторан руу орсон ер нь хоолнууд нь дайжгүй заяа. Гэхдээ нэг иймэрхүү юм том ч биш, жижигхэн ч биш одоо ингээд годомжинд байж идэг ресторанууд нь бол үнэн боломжийн. Тэгээд амтнууд нь бол юм дандаа давгүй идэг. Хоол маань шууд ирж ийн ингээд шууд 1 минутын дотор ирнэ. Тэгээд айгүй хурдан. За тэгэхээр би сет хоол авсан. Энэ болохоор одоо gyudon маягийн те үхрийн мах будаатай. Тэгээд энэ болохоор шүлтэй. Тэгээд ийм дахиатай. Энэ гэхдээ миний хоол биш юм шүү. Энэ миний хоол биш шүү. Манай найз яавал байна. Одоо миний хоол удахгүй ирнэ. За тэгсэн чинь миний хоол ирсэн. Тэгээ миний хоол болохоор мөндөг будаа тэгээд бас махтай. Тэгээ хажуугаар нэм жижигхэн одоо гоймон авсан. За тэгээд хоол идэ да. За сайхан хоол идлээ. Үнийг нь бодоод үзэхээр одоо жишээ саяны миний эцээ хоол чинь ерөөсөө 1100 йен болж байгаа байхгүй. Тэгээ 23000-ын хавцаа болно гэхэр чинь. За тэгээд 24-5000-д бол нэлээд цадах хэмжээний амар гоё хоол идчихэж байгаа байхгүй. Тэгээ Монголд бас хоол ихтэй амар үнэтэй болцтой. Ингээл энэ тийм хоол мол идэг бай. За амар үнэтэй боллоо. Ямар ч хийсэн хоолны үн болоод тэгээд ерөнхийн нэг хоолны одоо газрууд нэг дунджаар нэг иймэрхүү байгаад байна. Супермаркет маягийн том дэлгүүр байна. Дээшээ орж гоё юм аавна. За нэг ийм дэлгүүр байна да. Марват за мэдгүй. Сайхан ногоо жимснүүд харагдаж байна да. 138 чинь. Ингээд 3 банан 138. Энд ч гэсэн махнуудыг янз янзаар нь бэлдэж тавьсан байна да. Янз янзын хоолнууд ч гэсэн байна да. Мицуя сайдрын бидний ундаа биш бүр төмний ундаа нэ гэсэн. За тэгээ ундаа-мундааны сонголт Монголд бол үнэхээр их байна уу? Алийн жуух юм. Ер нь бүр алийн жуумааргүй санагдчихлаа. За сая дэлгүүрлөө орсон боловч юу ч авсангүй. Тэгж яагаад гоё юм авч иднэ. За тэр ч яах вэ? Тэгээд өнөөдрийн хувьд ингээд дуусгаж байна. Тэгээ өнөөдөр угаасаа ингээ орой болж байна. Одоо унтахгүй болохгүй маргааш өглөө эрт босоод тэгээд бас хөтөлбөрүүд байгаа. Гэхдээ тэр хөтөлбөрийг одоо маргааш хэлээ да. За ер нь маргааш уулзцгаая да. Тэгээ өнөөдөртөө ингээд
дуусгая да. Баяр та. За guys байж байгаарай. Би та хэдэд ихний үнэ танилцуулахын өмнө нэгэн түүхийг ярьж өгөх хэрэгтэй байх. За энэ хүн маань автомашин болон дрифт гэдэг зүйлтэй үнэхээр салшгүй холбоотой хүн байгаа. За дрифт гэдгийг бол тайлбарлалтгүй ер нь бүгдээрээ мэдж байгаа бах. Машинтай явж байгаа л гинэт ингээ шарваал иргэдэг те. За энэ хүн дрифт буюу одоо Японоор дрифт гэдэг байгаа. Энэ зүйл нь болохоор 1970-аад оны үед Японы одоо уулын зам гэж байдаг те. Уулын замууд дээр машинууд уралдаж байхдаа яг огцон мэргэлтэн дээр нь эргэж хурдан гарахын тулд дрифт гэдэг зүйлийг анх ингээ санаачлаад хийж уралддаг байсан юм байна. За ингэж явсаар дрифт гэдэг зүйл нь сүүлдээ спорт болсон, урлагийн нэг хэсэг болтлоо ер нь бол хөгжсөн. Дрифт гэдэг зүйлийг дэлгэрүүлсэн гол хүмүүсийн нэг нь бол Кейчи Цүчиа гэдэг алдартай жолооч байдаг. За ер нь мэддэг хүмүүс нь бол түүнийг дрифтийн хаан буюу одоо DK Drift King гэдгээр нь бол мэднэ. Энэ хүн бол анх мэргэжлийн уралдааны явцад дрифтийн техникийг нэвтрүүлээд анх дрифттэй холбоотой ер нь дүрс бичлэгүүдийг цацаж эхэлсэн тийм хүн гэж байгаа байхгүй. За бидний сайн мэддэг Fast and Furious буюу одоо галзуу урд киноны Tokyo Drift гэдэг анги байдаг. Энэ анги дээр нь хүртэл түүнийг хүндэлж Camia 4-өр хүртэл оруулсан байдаг. Тэрээ та санаж байгаа юм бол нөгөө гол дүр нь дрифт хийж сурах гээд байж хад нэг хоёр загасж авах зогсцсон. Ингээд ажиглаад юм яриад хоорондоо зогсоод байдаг шүү дээ. Тэр хүн чинь одоо бидний яриад байгаа Кейчи Цүчиа шүү дээ. За мөн Initial D гэдэг нэртэй алдартай аним манга байдаг. Үүнийг зохиосон зохиолч нь гол дүрээ бүтээхдээ Кейчи Цүчиагаа санаа авч та бүтээсэн гэж байгаа. Гол дүр нь Такуми Фуживара гэдэг нэг залуу байдаг. Тэгээ энэ нь болохоор аюу тийм уралдаандаа авьяастай гудамжны уралдаанд оролцдог нэг юм аним байгаа. Миний хувьд бол энэ хүү анимыг үзснээр ер нь машин гэдэг зүйлийг илүү ойлгож одоо бүр цаашлаад спорт машиныг хүртэл сонирхдаг болсон байгаа. За улмаар цаашаа судалж явж байгаад Кейчи Цүчиа гэдэг хүний талаар мэдээд тэгээд ер нь болдог бол энэ хүнтэй уулзахын сан гэж ер нь мөрөөддөг байсан. Ямар ч байсан надад ийм гайхалтай боломж олцсон болохоор энэ хүнтэй уулзах саналыг тавиултал ад золж миний саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр уулзах эхний хүн бол алдарт дрифтчин нисгэгч Кейчи Цүчиа. Энэ барилга дотор юу гэдгийг хараад байжсэн чинь энд ингээд Google Japan байд юм байна. Pokemon-ы компани гэж шүү дээ. Riot Games гэж шүү дээ. Би одоо хаана яваад байна вэ? За guys, одоо нөгөө алдарт дрифтчин уралдаанч Кейчи Цүчиатай уулзах гээд одоо өрөөнд ороод ирсэн хүлээж байна. За нэг ийм өрөөнд л уулзах нь дээ. Тэгэхэд асуулт бэлдсэн байгаа. Тэгээд эдрийг асуу нийтүүлээ. Тэгэл болно доо. Ингээд бидний хүсэн хүлээсэн хүн маань ирсэн юм. Урилгыг хүлээж аваад уулзж чад баярлаа. Миний хувьд бол эхэндээ жоохон сандарж байгаа зүйлдээ гайгүй болоод бэлдсэн асуултуудаа асууж эхэлсэн. Ямартай ч асуултуудаа асуусан ч гэсэн миний асуусан асуултуудыг өмнө нь сэтгүүлчэд асуусан байх магадaltaй болохоор аль болох өөр юм ярих гэж хичээж эхэлсэн. Сүүлдээ бүр Монгол улсын талаар асууж масуугаад тэгээд мэдхүү зэтгэхүү гэдгсэн чинь Монголыг бол суумоогоор нь ямар ч байсан мэдчихсэн. 1984年にその AE86 でアマチュアレースで6連勝してシリーズチャンピオンを取ったのがきっかけでプロになれたの。 За манай нисгэгч ах маань өөрөө алдартай болохынхаа хажуугаар нэгэн машиныг алдартай болгосон байдаг. Тэр машин нь AE86 гэдэг машин байгаа. Энэ машиныг 1980-аад онд Toyota-гийн зүгээс үйлдвэрлэдэг байсан. Тухайн цаг үедээ бол байдаг л энгийн машиндаа орох хэмжээний тийм машин байсан. Гэхдээ энэ хүн болон Initial D гэсэн одоо аним манганы улмаас энэ машины нэр хүнд бол үнэхээр тэнгэрт тултлаа дээшээ иссэн байдаг. Хэрвээ та нар анзаарч ирсэн бол машины дрифттэй холбоотой кино тоглоом юу ч байдیں۔ Тэр болгон дээр энэ хүн машин ямар нэгэн байдлаар гарч ирдэг. Манай дэлгүүр дээр зарагддаг удирдлагатай уралдааны машин хүртэл одоо ийм загвартай байх жишээний те. だから1984年にそのチャンピオン取ってアマチュアレースでね、そのイニシャル D の監修をしたのはどのあたりまでっていうとね、登場車両の音、車のスキル音。 Ингээд ямар ч гэсэн Кейчи Цүчиа нисгэгчтэй 30-аад минутны туршид юм ярилцаж суусан. Миний хувьд бол бас л нэг төрлийн мөрөөдөл биелж байгаа л гэсэн үг шүү дээ. Ямар ч гэсэн Монголынхаа талаар би түүнд маш олон зүйлийг хэлж одоо сүүлдээ бүр Монголд хүрэлцэн ирэх боломжтой шүү гэдээ айгүй олон зүйлийг хэлсэн байдгаа. За тэгээд Монголоос авч ирсэн бас гарын бэлгээ гардуулаад тэгээд хамт бас зургаа татуулаад ингээд бидний алдарт нисгэгч Кейчи Цүчиатай уулзсан уулзалт маань өндөрлсөн юм. За ингээд сая уулзалтаа дуусгаад гараад ирлээ. Тэгээд ер нь асууя гэж бодож байсан юмнуудыг асуусан. Тэгээд аль болох Монголынхаа талаар бас хэдэн юм асуулаа, сонирхууллаа. Тэгээ ер нь гоё уулзалт байлаа. Тэгээ зураг авахулсан. Тэгээ зураг одоо та харуулъя.
Харин бидний дараагийн уулзах хүн бол Японы алдартай ютубер. За тэрээр бол өөрийнхөө найзтай нийлж Мизутамари Bond гэдэг одоо YouTube сувгийг ажилуулдаг ийм хүн байгаа. Миний хувьд бол амьдралдаа анхудаа гадаадын ютубертэй уулзж байгаа тохиолдол бол энэ болж байгаа. Тэрээр голцоо хоолны тухай контент хийдэг болохоор бидний уулзах газар ч гэсэн нэлээд сонирхолтой газар байгаа. Энэ нь бол Японы Токио хотод байрладаг Улаанбаатар нэртэй Монгол хоолны газар. Энэхүү хоолны газрыг хуучин суумо барилддаг байсан Монгол ах ажилуулт юм байлээ. Тэгээд би энэ үед очихдоо нэлээд сайн танилцаад авсан байгаа. Дараа нь Токио очих үед бол газар тааргүй л болсон. За тэр ч яах вэ. Ингээд бидний уулзах ютубер буюу Канта маань хүрэлцэн ирсэн. Нэгэнт Монгол хоолны газар уулзж байгаа болохоор би түүнд одоо Монгол хоолны талаар нэлээд танилцуулъя гэж бодсон. За тэгэл сүйтэй цайгаа танилцуулаад хойноос нь хуушураа танилцуулаад нийслэл салаад энэ танилцуулаад тэгэл явж өгсөн. Тэгтээ явж өгсөн туршаад үзээрэй. Тэгээ сэтгэлээ хэлээрэй. За энэ болохоор байцааны салаад байна. За энийг болохоор ер нь маш амттай байдаг боо юм. Тийм үү. За ашгүй. Бууз хоошорын амтан жоохон хурцээдэг болохоор ингээд ямар нэгэн салааттай хөлөөд идэх юм бол зөөлхөн санагдаад. За энэ болохоор хуушур байна. За энэ мэтчлэн уламжлалт хоолнуудаа танилцуулаад бөөнөрөө сайхан хоол идсэн. За нэлийн хоолны талаар яриа өрнүүлж байгаа зүйлдээ адилхан ютубер хүмүүс болохоор ютубын талаараас нэлийн санаа бодлоо хуваалцаад за тэгээд яриа маань сүлдээ бүр явж өгсөн. Сүлдээ бүр аним манганы талаар яриад бүр яриа хадуураа тэгээд хоолоо дуусгачаад бүр аним манганы дэлгүүрлөө явж үзүүлье гэд намайг чинь бүр. За тэгээд нөгөө гардуулдаг Монголтой холбоотой бэлгээ гардуулчаад түүний яриад исэн аним мангатай холбоотой дэлгүүрлүү нь явахаар болсон. За хүмүүсээ Токиод явж байгаа түрүүний Улаанбаатар гэдэг одоо рестораны ахтай уулзсан байна. Тэгээд бас манай үзэгчдэд минь төргий гисэн. Сайн байцгаана уу. За өнөөдөр манайхаар ирсэнд маш их баярлалаа. Тэгээд одоо энэ Япон саке бэлгэлэх гэсэн. Тэгээд ирсэнд баярлалаа гэдэг. Маш их баярлж байна. Тэгээд гадаад явж байгаа ялангуяа Монгол хүнтэй дээрээс нь бүрийн Монгол ресторанд орж ирсэн чинь үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Тэгээд танд бас амжилт хүсье. За баярлалаа. Чамд их амжилт хүсье. За баярлалаа. За хэдүүл одоо хөргөжлүүлээд явцгаая. Бид хоёр ер нь аним манганы талаар маш их хэмиг ярьсан. Ялангуяа одоо гадаадд суудаг одоо бид нар шиг хүмүүсийн хувьд аним гэдэг ямар зүйл байдаг. Харин тэдний хувьд бол зөвхөн эх оронд нь ингээд маш их вэж идэг одоо өлөг болцсон шахуу зүйл байгаа шүү дээ. Тэр талаас нь ямархуу санагддаг гэл ер нь амар олон юм ярьсан. Ямар тааш түүний дагуулж явсан дэлгүүрийг хамтдаа сонирхоод бидний уулзалтын цаг дууссан. Ингээд бидний очих дараагийн газар бол алдарт Your Name Suzume зэрэг анимуудыг бүтээсэн Shinkai Makoto хэмээх найруулагчийн Comics Way Films студи. Яг одоо энэ барилга дотор одоо тэдний студи байгаа. Тэгээ бид нар яг одоо энэ студи руу норж танилцсан. Гэхдээ Shinkai Makoto бол харамсалтай нь өөрөө байхгүй ч гэсэн одоо түүнийг орлох хэмжээндээс хамтран ажилладаг хоёр хүнтэй биднээс уулзсан. Орж танилцах гад байж байгаатаа үнэхээр их баяртай байна. Тэгээ хэдүүлээ одоо 10 минутын дараа ийшээ орно. Алдартай том студи болохоор намайг нэг сүртэй хүлээж авахгүй байх гэж бодож исэн чинь харин эсрэгээрээ намайг үнэхээр сүртэй хүлээж авсан. Миний хувьд бол Shinkai Makatoгийн гаргадаг бүх нэг ангид анимуудыг үзэж исэн. Ер нь бол түүний фэн гэж хэлэхэд болно. Түүний гаргаж исэн бүх энэ гайхалтай бүтээлүүд яг энэ миний очисон газар ингээд бүтээгдсэн гэхээр үнэхээр сэтгэл хөдлөж исэн. За тэгээд бид нарыг хүлээж аваад юуны дөрөнд анимашн хэрхэн бүтдэг талаар ерөнхий болоод үндсэн ойлголтуудыг тайлбарлаж өгсөн. За бүр цаашлаад эдний студи нь бусад аним хийдэг студиудээс юугаараа ялгаатай вэ гэдгээ хүртэл биднэрт маш нарийн тайлбарлаж өгсөн. Ингээд оршил хэсэг дууссаны дараа бид нар бүр цаашаа яваад ажилчид нь яг ажиллаа хийгээ сууж яхад нь хүртэл хажуугаар нь явж үзсэн. Тэнд магадгүй бидний ирээдүйд үзэх анимыг зураад хөдөлгөөд эсвэл зохиолыг нь бичээд байж байгаа гэж бодохоор үнэхээр их сэтгэл хөдлөж исэн л доо. Ингэж явж байгаад алдарт найруулагч Shinkai Makatoгийн ажиллаа хийдэг ширээ буюу ажлынхан ширээн дээр хүрэлцэн ирсэн юм. Итгэж чадахгүй байна. Ингэж явсаар бид Comics Way Films студийн зургийн дарга хийж байсан хүмүүсийн нэгтэй уулзлаа. Түүний хийх ёстой ажил нь бол найруулагчийн хүссэн зургийг нь эцсийн байдлаар гаргаж өгөөд найруулагчаар батлуулах юм. Тэгэхээр найруулагчийн дараа орох хэмжээний албан тушаалтай тийм хүмүүсийн нэг нь гэсэн үг л дээ. ちょっと細かい説明は省くけど、これがもうここの映像を作っている全ての絵になります。これがちゃんとしてるかとかね。 Юуны түрүүнд өөрийнхөө хийдэг ажлыг биднэрт нэлээд дэлгэрэнгүй танилцуулж өгсөний дараа нэг ангид аним болох Suzume хэрхэн хийжсэн талаараа ярьж өгсөн юм. Мэдээж хэрэг өөр олон зураачид энэхүү бүтээлд хамтран оролцсон ч товчхондоо бол энэ хүнийг Suzume анимын гол эсхүүдийг зурсан хүмүүсийн нэг гэж хэлж болно. Ямар ч тач энэ хүний яриаг сонссны дараа анимашн буюу аним бүтгэхэд одоо ямар их хэмжээний хүч хөдөлмөр ордгийг өмнө нь яг уу мэддэг байсан ч гэсэн маш ойрхоноос бүр их мэдэж авсан гэх юм уу. За тэгээд нэг төсөл дээр ажиллахын тулд гол дүрүүдийг нь тоо томшгүй удаа зурж байгаа. Тэгээд энэ хүний
арт нь бол бүр зураг нь бол орцсон байд юм байлээ. Энэ хүний хажууд нь очиод суухад яг тийм яриагийн сонсоол амар айгүй тийм эерэг инэрхтэй хүн байсан. За тэгээ бүр надаа бэлэг болгоод Сүзүмэ анимашны гол дүрийн охин болох Сүзүмэг өөрийн гараараа зурж өгсөн. За тэгээ бүр нэмээд фреймүүдийг нь зурх буюу одоо бүр хөдөлгөөнд оруулж зурж өгсөн. За ер нь товчхондоо бол алдарт Сүзүмэ анимыг анх зурж исэн хүнээр нь дахиж цаасан дээр зурулж авсан гэсэн үг ээ. Тэгэхээр энэ бол одоо бүр гарын үсгээс ч илүү одоо гайхалтай зүйл байгаа. Тэгээд би энийг хадгалахаар гэрлүүг авч явсан байгаа. Эсхээс нь зурулж авлаа. Сүзүмэ. За тэгээд мэдээж хамтдаа зураг авахуулаад за нөгөө алдарт Монголтой холбоотой бэлгүүдээ дахин гардуулсан байгаа. Зөвхөн Сүзүмэ ч гэлтгүй алдартай маш олон нэг ангид анимуудыг Шинкай Макато найруулагчийн дор бүтээж байсан энэхүү студи дээр ирэхэд нэг бодлын маш их ад жаргалтай байсан ч нөгөө бодлын би айгүй их сүрдэж исэн. Гэсэн хэдиж Comics Way Films студийнхан намааг бол үнэхээр гоё ухтаж авсан. Миний амьдралдаа бараг ухтаж авахулж исэн хамгийн гоё газар бараг энэ студи байсан. Ингээд бидний уулзалт энд хүрээд өндөрлж бидний аялал дууссан. Үндсэн зорилгоо биелүүлсний дараа жуулчдын нэлийн очдог газруудаар ч гэсэн явсан. Ингэснээр Япон руу аялсан ээлжид нэгэн аялал маань өндөрлсөн юм. Бичлэгийг дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Магадгүй дараа дахиад Япон руу явж бичлэг хийх ч юм билүү.